Гэхдээ та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр жимс жимсгний аж ахуй сэдвээр ярилцахаар зочноо орж ирүүлсэн юм ноён насан жаргал Монголын жимс жимсгний үндэсний холбооны тэргүүн Монгол улсын гавьяат эдийн засагч хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны хөдөө аж ахуйн доктор 2000-аас 2004 онуудад одоо хөдөө аж ахуйн яамны сайд хийжсэн ийм эрхэм байна. За баярлалаа. За бидний өглөө хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Бас энэ одоо жимсгний сэдвээр одоо ярилцлаганд өрсөн явдал та бүхэнд бас талархлаа илэрхийлье. За баярлалаа. Ингээд хоёулаа ярилцлага эхлэе. Энэ танин мэдтгүй асуудлаас эхлэе. Би яг үнэ хэлэхэд бол одоо ийм жимс жимсгний үндэсний холбоо гэдэг газар тийм байгууллага байдгийг байдаг гэж би одоо мдээгүй дуулаагүй өдий хурж явсан байна. Энэ бол яг миний буруу байх. За тийм учраас хоёулаа энэ асуултаас эхлэе. Би зүгээр энэ жимс жимсгэн гээд хоёр үг энийг би зүгээр хоршоо үг ижилхэн утгатай юм билүү гэж ингэж бодож явдаг байсан чинь эн чинь хоёр өөр утгатай үг бол таарч байна тийм ээ. Тэгэхээр эндээс одоо ярилцлага эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Жимс жимсгэн гэдэг маань яг хоо зүгээр агуулгаар нь болохоор жимс гэдэг маань нэлээд овор хэмжээгээр томхон одоо айлмэж гэдэг юм уу лир торч юм уу тийм ээ. Энэ тэгээд ястуулаад өрт жимс гэж тэрийгээ бас нэрлэж байгаа юм. Тэр нь одоо чавга инторентер бол яс жимс нь саяын хэлдэг лир алим бол өрт жимс нь болж байгаа. Жимсгэн гэдэг нь бол ер нь манай орны байгальдаж тархан ургадаг одоо ч гэсэн гол одоо тармил болж байгаа чацраг нь тийм бутлаг ургамал дургадаг жижиг аварта шүүслэг энэ жимсийг л жимсгэн гэж нэрлэдэг байгаа юм учраас. Шиэгөө орох уу одоо энэ жимс? Шиэгөө орохгүй зарим орнууд хувьд бол шиэгөө тэр байтугай улаан лалиг хүртэл оруулчихсан тийм ангил байд юм байлаа. Манад бол бид шиэгөөг оруулахгүй. Шиэгөө хүнсний ногоо юм уу тэгвэл? Одоо хүнсний ногоо талдаа л байна гэсэн үг. За эхний асуулт юм байсан юм байна. За энэ Монголын үндэсний жимс жимсгний холбооныхоо талаар та манай үзэгчдэд ярьж өгөөч. Одоо хизээ үүсв тийм ээ. Ямар одоо зам туулав одоо ямар байдалтай байна. За тэгэхээр зах зээлийн шилжихээс өмнө бол манай орн бас тодорхой хэмжээний жимс жимсгэн тариалдаг, судалдаг, эрхэлдэг, үйлдвэрлэл эрхэлдэг юм сайхан яваасан л да. Тэгээд шилжилтийн шатанд бол үндэсэндээ бол жимсний салбарын маань аж ахуйн ажил бол үндэсэнд зогсон байдалд орсон, тарсан, хөвчлөгдсөн ийм байдалтай байсан. Би өөрөө бол би малын эмч мэргэжилтэй хүн. Биокомбинатад одоо захирал хийгээд байж байтал Авдаа гэдэг одоо хөдөлмөрийн баатар болсон академич Авдаа гэдэг хүн бол полийн багш одоо директор байсан одоо хөдөлмөрийн баатар болсон шүү дээ. Тэгээд тэр бол чацрагнаар ер нь хураалтын тэр механикжуулалтаар ажилласан хоёр сэдв айлын нэгээр хамгаалсан хүн. Тэгээд Зоос банкнд тухайн үед байсан Зоос банкн дээр нэг одоо чацрагн тариалагч цуглаж чад байна. Өөрөө хүрээд ирээч. Тэгээд яваад очисон чинь хуралдаад одоо ерэн усын жимснийхаа жохог сэргээх юм шаардлага байна энэ төргээд. Тэрэн дээр одоо ерөнхий сайдаас Алтоёг хүртэл ирсэн байсан тэр тухайн үед. Тэгээд ер нь хэдүүлээ чацрагн нийгэмлэг гэдээ бас содномд орж гээд 90-ад оны үед сайд хөдөөж хон сайд байсан тэр хүн ахалж исэн тийм нийгэмлэг байгаад тухайн үеийн Бямсрангаан засгийн газрын үед бол бас үлзит рүү газар өгөөд өндөр хүчлийн шугам татаа тудаг гаргаад ингээд бас нэг сэргээх оролдох хийж исэн юм байна. Гэтэл энэ маань бас тэгээд зогсон байдалд орчлоо. Одоо хэдүүлээ төрийн бус байгуулад энэ жимсний аж ахуйг өөдөн татахгүй болохгүй. Тэгээд энд миний хувьд бол одоо энэ насан жаргал гэж хүнийг энэ холбооны тэргүүнээр томилмаар байна гэж санал оруулаад тэгээд намайг одоо 2007 онд. Тэгтээ би үйлдвэрт захирлаар ажиллаж байсан. Тэгээд одоо чи бол яг чацрагантай газрын хүн бараг хэл тагнагаас ортол чацраг нийжсэн жимсний тухай ярихгүй болохгүй салуурууд ирчихсэн энэ одоо хоцрогч байгаа салуурыг бас өөдөн татахгүй болохгүй нэ гэдэг. Тэгэхээр улсын хүн ба.
Тий усын мөхмөрөн сумынх. Тийм байна. За ингээд л одоо 2007 онд холбоо маань байгуулагдсан. Гэхдээ давхар ажилтаа байсан учраас айхтар ирчимжилж чадаагүй. 2010 онд тэтгэврт гараад тэгэл яг одоо ер нь хонтоорлол сууж эхэлсэн дээ. За. Тэгээд энэ бид бол засгийн газартаа санал тавиад энэ жимсгнээс эргээхэд эхлээд хөтлөөр байх хэрэгтэй байна гэдэг. Эхлээд манайх бол Монголын чацарган тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо гэсэн ийм нэртэй холбоо байгаас чацарганаараа өгүүлж. Тийм байна. Тэгээд чацарган гэдэг хөтөлбөрийг 2007 оноос эхлээд манай өдөр зохиосын үйлэл ялангуяа Явдаа багш манай барьж өгөөд засгийн газрын хөтөлбөрийг 10 онд батлуулсан. Тэгээд 10-аас 16 онд энэ чацарганы хөтөлбөр хэрэгжсэн. Тэгээд энэ бол харин их өрөө өгөөж өгсөн. Ер нь бол нэлээд тийм эрчимтэй ажилласан тухайн үеийн засгийн газар, тухайн үеийн сайд, гэдэг жоохон сайд энэ төр бол нэлээд анхаарч ажилласан. Ингээл одоо нуган ургамал чацарган бол манай Монгол орны байгалийн тархацсан бол Баруун аймаг, за энэ төвийн бүсд ингээд Орхон сэлэнгийн сав нутгаар бас жаахан ургадаг. Тэгээд одоо ер нь эхлээ чацарганаа сэргээе гэдэг. Ингээд чацарганы холбоо гэж байгуулад 16 он хүртэл яваад ер нь бас акцтай байсан. За тэгээд ер нь бол одоо бид чинь ганц чацарганаар энэ юм явуулахад бас энэ хүнсний хангамжийг сайжруулахад тийм ээ импортыг бууруулахад бол энэ боломжгүй юм байна. Тийм учраас жимсгэн нийт тармил жимсгэн холбоо хамаарч ажиллая гэдэг ийм санал гаргаад тэгэл одоо өргөжөд явсан да. Ингээд Монголын жимсгэн үндэсний холбоо гэдэг юм 16 онд байгуулагдаад. Одоо энэ танай лого мөн те. Энэ сая 70 жилийн ойгоо бид нэр тэмдэглэсэн. Энэ түүх дурдахт бол 1954 онд Шаамрын Шартухаа гэдэг газар одоо анхны эрдэм шинжилгээний шинжлэх ухаанд үндэслэн эрдэм шинжилгээний жимс ногооны станц гэж байгуулагдсан байгаа. Тэрнийг одоо академич Эрдэнэт Шагдрын Эрдэнэт гэдэг хүн одоо толгоолж ирсэн. Тэгээд тэнд бол ер нь гол анхны бас тэр таримлжуулах ажил бол яг л одоо миний хэлдгээр яст болоод өрч жимс. За яг чацрын нос байсан. Алимыг л одоо Монголд яаж ургуулах вэ? Чавгыг яаж ургуулах вэ? Тэр гэдэг юмнаас л эхэлсэн ийм үүдэлтэй байгаа байхгүй юу? Тэр бол бас их зөв яаж исэн юм шиг байлээ. Эхэлж исэн юм шиг байлаа. Ер нь тэгээд Атрын 1-р аянаас өмнө л жимсгний ажил бол нэлээд өрнөд эхэлсэн юм л юм байгаа шүү дээ. Атрын 1-р аян чинь 59 он. 59 он тийм. Жимсгний юу. За тэгээд та сая өөрөө хэллээ ингээд 54 оноос ихтэй юм байна. Зөвхөн социализмын үед би ч өөрөө хүүхэд байсан тэр үеийг бас сайн мэдэж байна л да. Ер нь бол Монголын одоо жимсгний одоо нэг 2 3 ч нутаг байсан болов уу гэж би хардгийн. Нэг нь одоо Говь Алтай бигэр байна. Ховдын нөгөө Булган сум байна. За тэгээ одоо Сэлэнгийнхэн одоо мэдээж Оросд таарах байх угаасаа тий. Тийм байсан уу те энэ гурвын талаар. Ер нь бол яг одоо тэрнээс угшилтаа эхлээд энэ эрдэм шинжилгээний хүрээлэн станцууд байгуулагдах тэр хүрээнд бол жимсгэн судлалыг одоо хөрөнгө хүрээтэй хамрахын асуудлууд давхар орж ирж байсан. За жишээлбэл одоо ургамал газар тариалан хүрээлэн байна. Эхлээд зөв хараад байгуулагдсан. Тэгээд дархан шилжсэн. Энд бол жимсгэн гоёл чимгэлийн ургамлын сектор гэдэг сектортой жимснийхаа судалгаа давхар хийгээд явдаг. Тэгээд дээр нь болохоор яг дагнсан одоо жимсний станцууд гэхтэр 64 онд Улаангомд чацарганы станц гэдэг. Том одоо тэрэнд бол алдартай одоо агрономч төрийн сойрхолт Лагангой, Очирбатгой, Баточиргой энэ төр гэдэг ингээд улсууд ажиллаж байсан. За тэгээд бүс нутгуудад судалгаа хийгээд ер нь аль бүс нутгад ямар жимсгэн тархам зүйтэй вэ гэдэг судалгаа бол тэр одоо төлөвлөгөөт эдийн засгийн үед хийгдээд тэгээд Ховдын Булган. За тэгээд яг юунд бол Дорнотын халах гол. За тэгээд аж ахуйнууд нэгдэл сангийн аж ахуйнуудын дэргэд олон одоо тийм жимсний туслах аж ахуйнууд бий болж ирсэн. Жишээлбэл юу байна? Төвийн орон гэгтэл Сэлэнгийн зүүн бүрэн цагаан толгой. За тэгээд Төв аймагт гэтэл Жаргалнантын жимсний алюминий голдуу аж ахуйнууд. Тэгээд одоо эхийн голдос турш жүжижсэн Баян өлгийн Баянуурт одоо том жимсний аж ахуй алюминий аж ахуй басан бүр том жимсний одоо өргөл хочж өвлжүүлдэг. Тэгээ Ховдын Булган. За ер нь ялангуяа тэр Говь Алтай аймагт бол Лодогхууга, Чулуунгой гэдэг хөдөлмөрийн алдартай баатрууд бол Бигэр, Баянтороо энэ газруудад Шарга эднэрт бол голдуу усл одоо алим чавга
энэ жимснүүдийг бүр лир хүртэл одоо Говьалтай аймгийн Алтай сум тарьж исэн одоо тэр палантац нь тодорхой хэмжээний үлдэгдэл байна. Харамсалтай нь одоо бас жаахан амьтал организм чинь хөгшрөөд өөрчлөлтөнд орохын тэр юмсууд ажиглагдчихл байна л да. Ийм маягаар одоо жимсний юг бол системтэй судлаад улсын хэмжээнд 1200 гад бол бүр нэн тохиромжтой жимс тариалчих газар байна гэдгийг хүртэл судлаад ингээд. Дээр нь байгалийнхаа жимсийг бас судлаад чацарганыг бол одоо бас улсын хэмжээний 20 гаруй мянган гад тархсан байна гэсэн судалгаанд тэр хийсэн. Ийм одоо шинжлэх ухааны үндэслэлтэй ингэж явж исэн. Тэгээд зүгээр тарих биш бас одоо энэ эмийн сангуудыг төшөглөөд одоо чацарган боловсруулах тийм цехүүдийг байгуулж исэн. Сөрөн хор гэдэг одоо гавьяат механикжуулагч бас тэр сойрхол тэр хүн бол тоног төхөөрөмжүүдийн хийгээд тэгээд одоо офсын тэр чацарганы станц бол бүтээгдэхүүнээ боловсруулад бүр коньяк хүртэл хийгээд гадагш нь гарч ирлээ шүү дээ. Бигрит одоо том цэг мэдгэж доктор одоо мундаг юу жимс хармаг жимс чацраганаар юм хийгээд тэгээ вино коньяк тэгээд ингээд одоо нэлээд бас сайхан хөгжиж исэн үе бол би. Тэгээд рүүч миний хэлдгээр зах зээлийн энэ шилжилтийн шатанд эднэр маань одоо хөвчлөгдөд тараад бутраад ингээд зогсон байдалд орцсон байсан л да. Тийм одоо та түр сая дурдлаа нэг чи бараг Монгол орноор бараг тэр чигтний нэг олон газар тарж исэн байна. Тэгээ болцсон байна. Одоо тэгээ тэндээс үлдсэн одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа хаагуур юу байна? Одоо ер нь тэр хуучин юм аваад үлдсэн нь бол ховдын булган байна. Ховдын булган. Тий. За тэгээд Говьалтайх бол бас нэлээд сэргэж байна. Одоо Говьалтай бигэрт бол нэлээд алюминий тариалан нэлээд нэмэгдлээ, шаргад одоо нэмэгдлээ. Гэхдээ л голдуу хувийн хвшлүүд дээр тулгуурласан аж ахуйн хэлбэрээр л иргэдийн хэлбэрээр л энэ маань явж байна. Тий. За тэгээд аж ахуй нэгж хувийн иргэдүүд. За Улаангомд бол үндсэндээ бол чацрууны тариалан бол нэлээд сэргсэн. Ер нь бараг 600-700 га одоо тооцох юм бол өрх мөрхийн тариалантайг нийцэх юм бол Улаангомд увсынхан ч бас саяхан 70 жилээр гавьяат болсон Доожо гэдэг хүн аймагтай одоо чацраган хөтлөөр гэж боловсруулад тэгээд тэр ажлыг сэргээсэн энэ ажлаа сая нөлөөллөө л дээ энэ жимсэн 70 жилийн байгаар. Тий, та бүхэн чинь одны одоо яг энэ нэг жимсхнийг одоо шинжлэх ухаанчаар тарьж ургуулсны 70 жилийн баяраа тэмдэглэсэн. Тэрний одоо тэгээд тэр баярыг та бүхэн яа тэмдэглэв? Тэгээд энийг бол бид зүгээр нэг тийм явц өрөөнд бас хийгээгүй. Тэгээд төрийн бус байгууллага бид нарт одоо бас цаг үеийн хэцүү санхүүжилтийн тэр хүндрэлтэй бас юу байсан шүү дээ. Гэхдээ бид нар бол олон улсын чацрагны холбоо гэж одоо хэд төвтэй тийм байгууллага байдаг. За тэгээд Оросын эрдэмшилгээний хүрээлэнгүүд энтертэйгээ бас нэлээд холбоотой. Тэгээд олон улсын эрдэмшилгээний хурал зохион байгуулсан. Жимс Жимсхэн Азийн мөсийн Жимс Жимсхэн гэсэн ийм юу байсан 8 орон үндэсэндээ оролцлоо. Том ер нь бол энэнийг бол хүмүүс эрдэмтэд үнэлэхдээ бол их том хурал боллоо л гэж ингэж дүгнсэн. За төр засаг маань ч гэсэн одоо ялангуяа Яамбал нэлээд дэмжлэг үзүүлээд энэ арга хэмжээ их сайхан болсон. Ерөнхийлөгч маань илэрхийлэл төрүүлсэн. Олон хүн бас одоо ингээд хөдөлмөрөө нөлөөлсөн 3 гавьяат төрлөө тэгээд гэх мэтчлэнгээр ингээд энэ бол зөвхөн нэг шагнал урамшилтай биш. Үнэхээр жимсний аж ахуй бол бас энэ тодорхой хугацаанд тодорхой хэмжээс сэргээд хүмүүс бол юм хийж байгаа юм байна гэдэг энэ одоо үйл ажиллагаагаа бас нэг багцлаад нэг дүгнсэн юм байгаа. Тэгээ ер нь бол яг 3 үе шатанд л авч үздэг юм л да энэ жимсний салбарын хөгжлийг эхлээд 54 он тэгээд тэрнээс юу хүртэл 90-ад оны хүртэл нэг үзэж байгаа юм. Тэгээд 90-ад оноос ингээд жаахан уруудсан үе бол тэгээд дахиад одоо дахин сэргэлтийн үе бол 10-ад оноос л ингэж үзэж байгаа л да. Тий, та сая тэр 70 жилээр 3 гавьяат төрлөө гэж сая ярьлаа. Тэр увсад тэр нэг ажилдаг миний найз байдгийн баяраа гээд хүн гавьяат болсон юм а. Тэр тэрүүгээр болчихоо эзээ болов. Аль баяраа юм бол Гомбын баяраа гэдэг. Гомбын баяраа гавьяат болоогүй доктор л да. Доктор болсон билээ. Би андуурсан. Би яг жимсээр ажиллаж байсан. Илхүүтээ цог сургуульд сурж байсан. Илхүүгээр манай баяраа маань яхаар цог амьдарч байсан. Жимсийн тариалах дээр хөрсний чиглэлийн судалгаагаар Оросд доктор хамгаалсан. Доктор хамгаалсан юм байна. Би ч гавьяат болсон гэж яагаад ч буруу ойлгосон. Тийм байна. За одоо тэгээд энэ бидний чи одоо энэ жимсхний маань гол бүтээгдэхүүн Монголдо бол
чацарган болоод хувирлцлаа тийм үү? За ер нь бол бид нар эхлээд саяын тэр хөтлөөрийн хүрээнд ингээд тариалт бол нэлээд нэмэгдээд за нэг 7000 орчим гад жимсхэн үндсэндээ бол энэ 10 7 8 оноос хойш яг хөө тэгтээ манай үндэсний Гангар Инвест компани санаачлагаар энэ Батцанбөрийн өдлөг шүү дээ. Тэнд 40 гад тариалаад ихсэн. Тэрэнд бол усад тэр хүрээлэнд ажиллаж исэн бүхэл одоо эрдэмт мэрэгчнүүд Лагангаа, Балган, Очирватын гэрүүлийн хүн энтергээ тэр улсууд хамтын хүчээр Гангарынхан бас татаад ингээд сэргээж эхэлсэн. Тэгээ ийм маягаар одоо тэгээд чацран тариалан бол нэлээ сэргээд үйлдвэрүүд маань бас одоо нэлээд тийм сэргэх маяг орж ирсэн. Шар доктор гэж нэрлээд байгаа. Хууч эхлээд бол живэртэй оргил гэжсэн. Энэ үйлдвэр одоо чацран боловсруулах үйлдвэр байна. Тэгээд дээр нь Хуба хаяа гэдэг одоо хаан жимсийн манай тэр одоо байна. Тэгээд Едэн эко эрдэнэ энэ төргээд ус хөнс байна манай. Ус хөнс бол одоо энэ засгийн үүрэгтэй ажилласан. Ингээд одоо үндсэндээ үйлдвэр цех бол яг одоо энэ шилжилтийн сүүлийн шатанд бол бас нэг жилдээ нэг 10,000 тонн чацарган боловсруулах хүчин чадалтай юм 40-од одоо жижиг том үйлдвэрлэл өрхийн хэмжээний ч бай тэрнээс арай томхон ч бай үйлдвэрүүд бий болчиход байна л дээ. Технологи бас гайгүй шинжилэгдээд явж байна. Тийм тэр юм уу сав боглоо бодлын тэр нь бол их зүгээр сайн шүү. Харамсалтай нь одоо энэ талхны үн одоо 10 оноос хойш хэд дахин нэмэгдчихв тийм ээ. Гэтэл одоо бидний тариа дургуулад хурааж байгаа чацарганы жимсний одоо килограмм тутам тэр үед л бараг 3500-аас 4000 төгрөг үйлдвэртэй гэдэг үн байсан одоо хэвээрээ. Тэгээд одоо энэ борлуулалт бол их саадсан. Хоёр дугаарт нь бол чацраны хураах бол бас нэлээд тийм чимхлээр хэцүү ажил. Тэгээд энэнийг одоо хураадаг механикжуулалтын ажил бас сайн мэдэн нэвтрүүлж чадаагүй. За тэгээд энэ авахгүй үйлдвэр авахгүй байгаа энэ буруу юу байна вэ гэхээр үйлдвэрүүд маань нэгдүгээрт хүчин чадал, хоёрдугаарт чацарган гэдэг жимс бол дандаа хураахаас аваад тэгэл бүтээгдэхүүн ч гэсэн цаана хүйтэн хэлхээний ийм л одоо зарчимд байдаг учраас тэгээд тэр санхүү хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалаад үйлдвэрүүд маань агуулах дутмаг нөгөө хоёрдугаарт нь бүтээгдэхүүнээ худалдаж авах үед нь яг Улаанбаатар шиг хурд баахан хөнгөлтэй зээл болгодог шиг манай тэр жимсний үйлдвэрүүд тийм зээл бол олгохдохгүй байгаа учраас тэгээд энэ маань уршаа явж өгөхгүй байна. Хэрвээ тэгэх юм бол чацарганы экспортын баримжаатай бүтээгдэхүүнүүд хийх гадна талдаа эрэлт маш их байна л да. Одоо манай чацраны шүүсийг бол яг одоо эрсдэс уур амьсгалтай энэ нөхцөлд байдаг учраас тэр ид шидэн бүрдэн гэж л би ерөнхийдөө хэлэхэд тэр дотор нь байх амин хүчлүүд, амин дэм, эрдэс удисуудын агуулмжил хавь ойрын орнуудаас заах Оростой дүүцэн. Хятадтай бол дүүцэхгүй. Хятадтайгаас хамаагүй илүү ийм агуулмжтай байдаг байхгүй. Тос нь ч гэсэн. Тэгээд энэ юмсууд дээр л анхааруул. За тэгээд яг хөө дараа нь бол ер нь за чацарганадан ингэхээс илүү импорт орлогч юмс руугаа ер нь л одоо бид эрчимтэй орох хэрэгтэй байна гэдэг ийм л одоо бол энэ шатан дээрээ л бид явж байна л да. Тий, тэгээд ер нь бол тэгтээ чацарга нь бол одоо бас багсаг хэмжээгээр гадагшаа гарч байгаа тийм ээ. Чацрагны тос, чацрагны өтгөрөөсөн шүүс гарч байна. Япон, Солонгос, за тэгээд Тайван. За тэгээд дээр нь болохоор яг хуу чацрагнта холимог одоо зөв арц ч гэдэг юм уу дэсогийн гэх мэтчлэнгийн бүтээгдэхүүнүүд бас одоо нэлээд олон оронд гарч байна. Чацраг нь ганцхан хүнс талаас авш. Гоо сайхны одоо олон бүтээгдэхүүнд тос нь орж байна, тэр хийгдэж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд орж байна, тэр нь хийгдэж байна. Дотооддоо ч гэсэн одоо манай Монс энтер гэдэг одоо эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүн, гоо сайхны чиглэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байгаа газрууд нэлээд байна. Олон байна. Хэрвээ бид тарьсан чацрагнаа бүрэн хурааж аваад тэгээд боловсруулах юм бол экспортыг нэмэгдүүлэх боломж байгаа. Эрэлт хэрэгцээ бол байгаа. Тий, гадна талтай бол хэрэгцээ байгаа юм байна. Байгаа тий. Тий. Одоо танд тоо байна. Одоо чацрагны тэр бүтээгдэхүүнээр $40 ч гэдгийг олж байгаа гэсэн. Одоо элемгод багал хэмжээнд гарч байна л да. Одоо жишээлбэл шар доктор бол бас тээвэрлэлт мэвэрлэлт бас нэлээд явдалтай шүү дээ. Онгоцоор л тэгээд Япон руу сарда нэг тонн ч юм уу иймэрхүү маягаар л явуулж байна л дээ. Тэгээд бас нэг хэцүү юм нь болохоор нэг экспорт хийхэд гохтыг хориг, саад, тэгээд бүрдүүлэх хөрөмт бичиг, татвар, тээврийн зардал гэдээ бас хөндөрлөлүүд нэлээд байна. Гэхдээ одоо тэрнийг бид даван туулах хэрэгтэй ямар нэгэн хэмжээгээр бэрхшээгээ суугаад ах шаардлага бол байхгүй гэж бодож байгаа. Тий, та сая нөгөө
ярианд дурдан л л дээ нөгөө бидэнд одоо энэ тариалан шиг тэр юм зээлмэл нь олддгоомаа гэд энэ ягаад олддгоом бол за яг хөө ер нь эхлээд зүгээр бас тэр засгаас явуулж байгаа бодлогыг буруутгах арга байхгүй. Эхлээд ямар ч хэсэн өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа үндэс нэг 19 нэр гэдэг шиг тэр хүнсэндээ ер нь гол одоо анхаарлаа хандуулт хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэгийн юмсууд бол төлхөө яваад байгаа шиг байна. Гэхдээ одоо бол бид нэр би хэллээ шүү дээ жилдээ нэг бараг одоо эхлээд нэг 20 оны үед нь 20 мянган тонн жимс импортоор орж ирдэг байсан бол одоо 24 оны мэдээгээр 46 мянган тонн жимс орж ирсэн байна. Тэгэл ер нь маш их валют гадагш урсж байна. Хоёрдугаарт нь яг одоо хиллээр орж ирэхэд тэр жимсэнд тавьдаг нарийн лабораторийн шинжилгээ хяналт бол үндсэндээ л одоо тааруухан. Тэгэл мэдрэхүй эрхтнэр шахуулж яагаад ингээл орж ирж байгаа. Тэгэхээр тэр одоо хадгалт удаан байна. Тэр жимснүүд орж ирчээ. Тэгэхээр одоо ямар нэгэн химийн бодис ч юм уу эсвэл одоо ямар нэгэн бодисаар хадгалаасалсан ч байдаг юм уу тийм ээ. Гений өөрчлөлттэй байна. Энийг бол бас ялгах салах юм тааруухан байна л та. Тийм учраас ер нь бол цаашдаа бол ганцхан жимс гэхгүйгээр хүнсний зүйлд хяналттай лабораторийн хүчин чадлыг бол манай орнд зайлшгүй одоо сайжруулах бүр юм лавлага лаборатори эксперт хийд лабораторийг асуудал бол маш чухал байгаа байхгүй юу. За яг хуу энэ аливаа ургамалд бол ургамал хамгааллын бодис нэлээд хэрэгжилж байгаа. Тэгээд хэрэглэн дээрээ ч алдаж байгаа, орж ирж байгаа бодисууд нь ч одоо бас янз бүр одоо жившээлтэй янз бүр орж ирж байгаа. Хамгийн гол нь манай хүмүүс бол хэрэглэх дээр хугацаанд нь хэдийд хэрэглэх вэ гэдэг юм дээр мэдлэг мэрэгжил бас дутаад байна. Үндсэндээ жимс хураахаас 45 хоног өмнө одоо хэрэглээд дууснагаас тэр үед ч гэсэн яг одоо тэр яла шавжнууд нь яг оргилж яадаг тэр үед нь хэрэглэх ёстой гэтэл сөүлд нь одоо мэдсэн мэдээг ингээд л яагаад хэрэглээд байгаа хугацаа алдаж хэрэглэж байгаа учраас бүтээгдэхүүнд нь пестицидын үлдэгдэл, фундаменталын үлдэгдэл ч юм уу, утаа ч юм уу юм янз бүрийн юмсууд бас илэрх нэг их биш ч гэсэн тийм хандлага бас харагдаад байгаа. Энээс болгоомжлох ёстой. Яхарахгүй. Тий. Би зөвхөн таныг сая ингэ бодохоос ярихаар над нь юу бодогдсон гэхээр бид нар чинь нэг жимс одоо гэртээ авчаад идэхийнхээ өмнө нэг карантины усаар нэг ингэж нэг зайлчхал идчихэж байна л да. Энэ дээр одоо тэр эрүү орд бодис тэр пестицид энэ төр байсан бол бүрэн угаагдах уу тийм. Тэр зөвхөн гадруугийг л угааж байгаа хэрэг шүү дээ. Тэр дотор нь одоо юу байна уу гэдэг бол доторх нь бол гаднах нь яхаа тэгээд ер нь боловсруулаад боловсронгоолгоод бүтээгдэхүүн хийгээд энэ тэгтээ бүгдийг нь бол би тэг хавтгааруулдаг jaаж байгаа юм биш л дээ. Ер нь сэрэмжлүүлж л хэлж байгаа үг байхгүй юу? Энэ бол ер нь бол тэгээд хяналтаа сайжруулах ёстой л гэсэн. Нэг талаасаа нөгөө талаас бол бид энэ эх орныхаа экологийн харьцангуй цэвэр энэ сайхан цэнгэг ус сайхан эрүүл хөрс эндээ л одоо бид нар жимс хинэ тарих ёстой штэ. Тэгэд энэ дээр яг одоо энэ далимд өөртөө чинь тэр хэлсэнтэй уйлдуулаад яхад бол энэ жимсхэн тарихын ач холбогдол бол маш олон ач холбогдолтой байна штэ тийм ээ. За нэгдүгээрт нь хүнсээ үлдэнэ. Тэр импортоо бууруулна гэдэг. Экспортоо бас нэмэгдүүлэх боломж байна. Хоёрдугаарт нь маш олон ажлын байр бий болох боломж байна. Одоо хуучин яг төлөвлөгөөт эдийн засгийн үед нэг гад чацарганы нэг гад нэг хүний л одоо ажлын байр гэсэн нормтой байсан юм. Тэрүүгээр бодсон ч л гэсэн одоо 7000 ажлын байр харьцуулаад бодоход бий болчлаа л гэсэн үг шүү дээ тийм ээ. За нөгөө нэг юм нь болохоор ганцхан хүнс биш эн чинь би түрүүн хэллээ. Гоо сайхны бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн тэр байтугай одоо чацрагныхаа шаг шаараар энэ хурдан морины тижэл хийж штэ. Энэ бол хүч тамир маш их оруулж бордоо хийж болж байна. Тэгээд дээр нь байгалаа хамгаалах ач холбогдлыг бол өндөр үнэлэх ёстой. Энэ жимсний хятад бол ерөөсөө одоо энэ цэлжилтийг сааруулах, элсний нөөдлийг тогтоох, тэгээд дээр нь болох тэр одоо хөрсний эвдэрлээс хамгаалах энэ ажлууд бол чацрагныг бараг 2 сая гаруйгаа одоо энэ бас жоохон хуучин тов хайж магадгүй. Тариад одоо ингээд хөрсөө бэхжүүлээд хамгаалаад яж штэ. Тэр чацрагн чинь өөрөө бол эндсэндээ азотын болцоо гэж болцоо та. Тэр хөрсийг бол эндсэндээ бол өөрөө дахиад тэр хөрсөнд байгаа эрдэс бодисуудыг нийлэгжүүлээд ингээд хөрсөө баяжуулаад тийжээгээд явчихдаг. Тэгээд дээр нь одоо ширэнг
ингээд сүлжээ шижимгээд урагчдаг ш тагшаан дээрх дээр л одоо энэ тэндгүү гараад ирдэг. Тэр чинь бол хөрсөө бэхлээд өгчдөг. Тэгээд чигээ барьдаг. Тэгээд дээр нь улсууд яаж нөгөө тарьцсан юунаас байгаль хамгаалах зорилттой тарьснасаа очоод хайчлал тэгээд авчирал хажууд нь үйлдвэр барьцсан. Жимсээ боловсруулал ингээд явж штэ. За нөгөө нэг юм болохоор одоо манайх чинь нас бас сайхан уртсаж байна Монгол хүмүүсийн тийм ээ. 400 гаруй ахмадууд байна. Тэд нар одоо гэлтээ 400 мянга гаруй. Тий. Одоо тэгээд тэд нар одоо юу хийх вэ? Эрч хүчтэй байна, хөдлөх болцоотой байна тийм ээ. Тэгтэл одоо тэгээд тэр сая хашаанаас эхлээл жимсээ тариул тэгээд өглөөд босоод услалаа хөдөлгөөн. Хашаандаа тарьсан эрүүл жимсээ идлээ, эрүүл мэнд. За тэгээд бас нэг 5-10 төгрөг худалч авахсан жимсээ орлого. Гэх мэтлэнгээр одоо энэ юмнууд дээр ер нь тэгээд дээр нь одоо ой гэж үздэг юм л да манай энэ 7000 гааг бол тэнд тарьсан модцогийг байгаль орчныхан болох дээр ой биш гэдэг. Яг уу англиар нь тэр одоо нүүбийн хөсгөдөж ахын байгууллагын тодорхойлсноор бол одоо тэр гол штэ мштэй гэдэг үгнүүд бол бий. Гэхдээ тэгээ ямар нэгэн хэмжээгээр англид оруулаад тэгээд ойн тухай хуулиндаа одоо нэмэлт өөрчлөлт оруулах юмдаа бол оруулчихад тэгээд яг одоо энэ бол хүнсний чиглэлийн газар тариалангийн чиглэлийн тармил учраас тариалангийн тухай хуулиндаа тэр одоо дэмжлэг үзүүлэх тийм ээ үнэлэх өмшуулах за тэгээд юу гэдэг юм одоо бас үйлдвэрлэлийн дэмжлэгийн юмсуудаа оруулаад зохицуулд явуучихвал болохгүй юм бол байхгүй ийм л саналыг бид яриад яваад байгаа. Тий би нэвтрүүлэг бэлдэж явах хугацаанд энэ танаа энэ үндэсний холбооны одоо нөгөө вебсайт юу вэ? Facebook хуудсыг бас нэлээд харсан юм аа. Тэгэхэд та бүхэн чинь ингээд энэ жидүүгийн ийм хөнгөлөлтөй одоо зээлийн хөтөлбөр зарлагдсан байх шүү энэ төр гих зарлал тавьж харагдаж ин л дээ тэр гişүүдтэй. Тэгээд та нарт юм олддгүй энэ бол саяхнаас бас л одоо бидний хэл үндэсэндээ санал онлоо тавьж иж одоо харин 2003-4 оноос эхлээд гоож гайгүй ч бах ямар ч өнөртүүлж байгаа. Нэг 2 тэрбум төгрөг гэдэг чинь бол жоохон юм шүү дээ. Гэтэл одоо энэ жил мөгний салбарт дэмжлэг үзүүлэхэд 5 тэрбум төгрөг тавиад жимсэн дээр бол үндэсэндээ тэгэл яг нэг том жимсний үржилгээ аж ахуй байгуулахад нэг тэрбум 200 сая төгрөг тавих шиг боллоо. Тэгээд яг одоо нөгөө үйлдвэр тэр тариалагчид дэмжлэг үзүүлэх тэр юм дээрээ бас л жаахан учир дутагдaltaй байгаад байна л да. Тийм байна тий. Зүгээр би Монгол жимс тариална гэхээр одоо бидний энэ цаг уурчин ямар вүлээ. Тэгэхээр одоо өсөөгүй энэ теплиц рүү л орох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. Хоёр л одоо юуг хослуулж байна. Талбан болоод тэгээд дарлагтаа гэдэг тариална л гэж хэлж байгаа л да хүлэмж. Хүлэмж гэдэг шүү дээ. Энэ хоёрыг одоо бид хослуулахаас өөр арга бол байхгүй байна. Тийм. За талбан тариалангаа бол бид нэлээд өргөжүүлэх хэрэгтэй. Энэ бол хуучин би хэллээ шүү дээ. Олон газарт алим тарьж исэн, лир, тоор тарьж исэн. Одоо энэгээс эргэж чий гэж байгаа. Тэгтээ жимсэн дээр нэг сорт гэж нэг чухал юм байдаг л дээ. Тэгээ одоо Оросын эрдэмтэд бол бүр талбан усан үзэн мөртөл гаргачихад байна шүү дээ хүйтэнд төсөвтэй. Тэгэхээр одоо тэрнээс бид нэр одоо бас суулгацын импортлж оруулж ирээд туршаад нутгшуулаад тэгээд баталгаажуулаад тэгээд тариалтаа нэмэгдүүлэх юм шаардлага байна. За нөгөө нэг юм яг өөрийн чинь хэлдгээр одоо жүрж усан үзэм за тэгээд гүзээлзгэнч гэдэг юм уу, банаанч гэдэг юм уу, банааны хүртэл одоо хөлөмжийн тарьж болно шүү дээ. Ийм дулаан шаарддаг, нөхцөл шаарддаг энэ жимсийг бол тарих ажлыг одоо бид бол нэлээд хүчтэй анхаарах юм тал байгаа юм. Тэр юм боломж болоод бас харагдаад байна л да. Одоо уул уурхайн компаниуд дээдл нь тэрбум модны хүрээнд 180 сая мод. Хамгийн бага нь бол одоо аймагуд ихэтэл 20 сая мод тарих амлалт авлаа шүү дээ. Нийтдээ бол тэрбум 500 сая мод тарих амлалт бол янз бүрийн одоо байгууллагууд авчгаад байж байгаа. Тэгээд за тэрбумын яг модоор нь тарил л дээ. 500 саяд нь бол дүүцүүлээд уул уурхайн компаниуд, үндэсний томоохон компаниуд бол нэг гаагаас нэг 5 гаа хүртэл их том хэрэггүй л дээ. Тийм өвлийн сайхан одоо орчин үеийн ухаалаг технологитой тийм хөлөмж. Одоо энэ Солонгосын шугамар хөдөөж их сургууль дээр одоо энэ ард партизаны энд бол сайхан ухаалаг хөлөмж байгуулчаад тэн дээр бол яг нарийн нугаанууд л тарьж ийн л дээ. Тэр шиг тийм одоо маягаар энэ импортлох жимсүүдэд тарих ажлыг л
чинь нэлээд тийм одоо эрчимтэй шуурхай эхлүүлэх шаардлагатай байна гэдэг саналыг л энд яриад л явж байна. Тэгээд хүлэмжгээд ингээд яхаар нөгөө бүтээгдэхүүн маань их үнэтэй гараад идэг болтоймаа. Одоо миний найз Алтан Цацрал гэж хүн одоо энэ бүх юуны Шуун Папаргийн тэнд нэг хүлэмжтэй тэгээд юу гардгийн зайлвал гүзээлцгэн. Тэгээд хүнтэй гарах юм аа зайлвал. Тэр нь болохдоор зардалдаа л хамгийн үнэн нь явчихж байгаа байхгүй ялангуяа эрчим хүч, дулаан эрчим хүч хоёр дээр. Гэхдээ одоо энэ бол бас л орчин үеийн дэвшилт технологи гэдэг бид болох яах хэрэгтэй шүү дээ. Заавал эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс тэр яахгүйгээр одоо юу гэдгийг сэргээгдэх эрчим хүчний их усруудыг ашиглаж болж байна тийм ээ. Бусад одоо тэрнийг үндсэндээ бол халуун дулааны барих боломж юу байна нөгөө кийц ханын юунууд байна. Тэгээд тог баг зарцуулаад одоо шалнаасаа талдаг байдаг юм уу тийм ээ. Ер нь бол бид нар тэрэн дээр л хаагуул хийх хэрэгтэй л байна л дээ. Тийм технологиуд бол байна. Байна одоо гадна нөгөө байж штэ. Бид даанч одоо тэрнийг судлаад авчираад нутагшуулаад энэ турш судалгааны ажил үндсэндээ тэрэн зарах хөрөнгө мөнгө янз бүрийн бас нэг товлогдохгүй л байгаа юм л да. За энэ та түрүүн бас дурдсан нөгөө хашаанда мод тарийгээд хөдөлгөөн одоо өрнөд байгаа шүү дээ. За Улаанбаатарч байна. За тарьсан айлд нь баг мөнгө өгч юм шиг нэг тийм шийдвэр гарсан юм уу? Бас тийм яриа байна. Тэгээд зүгээр мод тарьж яхаар жимсний мод тарьвал одоо яадаг юм бол адилхан хүчил дөрөгчүүл адилхан ялгаруулж өгнө. Тэгэхдээ тэр айлч бас нэг 2 кг жимс сураагаад авбал тэрийгээ бас зараад тэр орлогот нь бас багч гисэн одоо нэмэртэй муу л гэж би бодох юм. Ер нь бол жимсхний тариалан нэх одоо өртөр аж шиг байдаг юм хүнсний ногоо шиг олон гаагаар тарих шаардлага бол байхгүй. Бас энэ термин бас өөрийн онцлогтой зардал ихтэй урсгал зардал зарна. Жишээлбэл чацрын гэтэл 2 настай суулгах суулгахын тулд 2 жил ажиллаа. 2 настай суулгахсаа тарилаа. 3 дахь жилээс л одоо дахиад тарснаас хойш 3 дахь жилээс ургасан жигдэрнэ. Тэгэхээр энэ хооронд бол дандаа урсгал зардлууд явж байгаа. Гэхдээ бид одоо хэрэгцээ байгаа учраас энэнийг хийх л ийм шаардлагатай байгаа шүү дээ. Тэгэд өрхийн тариалангаас одоо бид яг таны хэлдгээр бол бас энэ хүмүүсийн хэлж байгаа. Хашаанда сайхан амьдрийгээ Түмбаяр гэдэг манай нэг одоо бас ладаад ажилладаг залуу яваад тэрний маань ажил одоо бас жаахан үр дүнд хүрч явна уу гэж бодож байна. Тэрэн шиг одоо миний 20 жил ярьж байгаа жимс бас үр дүнд хүрэх баг л гэж бодож байна л да. Тэр талбайч хүлэмжийнхэн ч. Тэгэхээр энэ бол маш зөв. Хашаанда бол бид нар эхлээд яг уу тэр хэдийгээр одоо том блокер ч юм уу банзар ч юм уу хашаа барьсан байлаа гэлээ гэхдээ бол эхлээд хашаага нугааруулчих хэрэгтэй. Тэр нугааруулах модонд нь бол сайхан цэцгээрээ навчаараа гойдаг чимгэлдэг үнэртэй танартай монос өрөл юу гэдэг гүйлс бүүс ч байдаг юм голтор одоо энэ сайхан одоо тийм тэгээ шигшээд энэ юунууд тарьчих хэрэгтэй. Улаас ургас хайлас гэхээс илүү. Тэгээд дотор нь нөгөө жимснийхаа моднуудыг сонголцоо нэг 10 чацрагтай нэг 10 энд гарч байна. Өхөр нүдтэй тий одоо тэгээд юу байдг юм нэг жижиг хүлэмжтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр хүлэмжиндээ бол нөгөө зээлзгнаш тарьдаг юм уу ингээд их хэмчлэнгээр ингээд нэг көөрхөн цогцлуур бий болгоод тэгэл одоо эндээс ганцхан зарж борлуулна гэхээсээ илүү нөгөө харин худалдаж явдаг маанныхаа оронд мөнгө төгрөг хэмнэх л. Тэгээд эрүүл өөрийн гараар хийсэн энэ сайхан юмыг тэгээд төрөвчин миний хэлдгээр нөгөө хүн хөдлөөд эрүүл мэндэд давхар хамгаалах ийм л юм. Дараа нь бол яг хөө ер нь жимсний үйлдвэрлэлийн чиглэлд бол зайлшгүй томоохон аж ахуй нэгжээр эрхлэгдэх юм шаардлага бол байгаа. Манай дээдл нь бол 600 га одоо чацраан тарьсан байна шүү дээ. Харин компани. Гэтэл одоо бас л тэр услага-муслагааных нь асуудал бас л зохицуулт алдагдаад тэр маань бас л нэлээд хүндрэлд орж ийн л дээ. Тэгэхээр миний бодлоор бол ер нь нэг 5-аас нэг 30 га за дээдл нь бол нэг 50 гад ч юм уу төрөлжсөн маягаар одоо өхөр нүдний дагнсан балантаас хөх талан хайсны дагнсан балантаас чацрагны дагнсан балантаас алюминий дагнсан балантаас гэдэг юм ингээд хийгээд тэгээд тэрийг одоо агар хийж явах уу гэж одоо сүүлийн үеүүд нэр яриад байна шүү дээ. Тэр ойн зурусаа хийгээ сайхан хамгаалтынхаа тэнд одоо буур амьсгалын микро орчин бүдэж байгаа байхгүй хөрс нь хийсэхгүй чийг нь алдагдахгүй. За тэгээд одоо дулаан нь одоо бас яг тоос хүртэхэд бол одоо хийсэд явчихгүй. Тоос хүртэл бүрэн хэмжээгээр яана. Тэгээд дотор нь бас яг нэг хэдэн
бүл зөгөөтэй. Нөгөө зөгөөгээр одоо жимсний тоос хүртдэг. Ийм л хосломол юм хийгээд бид одоо Чаргалантад байсан тэр хуучин алюминий аж ахуй сэргээ гэдэг ажлыг байгаль орчны хамгаалах холбоотой хамтраад тэгээд хөдөөж их сургуулийн эдийн засгийн хүрээлэнтэй хамтраад энийг бид нэр оролдоод байна л да. Төслөө хийцэн. 90-нд нэг 10-аас 20 гад алюминий дагнсан аж ахуй эксцентрик үржүүлгийн аж ахуй. Эхлээд бол бид нар дандаа гаднаас суулгах зөөн гэж тэгээд одоо аж ахуйгаас сэргэнийг бол байхгүй. Тийм учраас эхлээд тэр одоо сортуудаа авчираад сороод туршаад нутагшуулаад тэгээд тэрнээсээ үржүүлэг хийгээд тэгээд дотроосоо бид нар тэр айл өрхүүдээ тэр аж ахуй нэгжүүдээ суулгацаараа хангая гэж. Ховдын булганыхан бол одоо алюминий суулгац сайхан үржүүлж байна. Бас одоо манай Монгол орны бүхэл бүс нутгууд яаж юм л да. Гэхдээ миний бас нэг зүгээр одоо жимс яаж олон жил яаж байгаа бас эрдэмтэн мэрэгжилтийн дэргэд байдаг хүн бол тэнд байгаа суулгацууд маань хүн нас нь хөгшөрдөг шиг мод ч гэсэн одоо хөгшрөөд ямар нэгэн хэмжээний генийн өөрчлөлт модификацанд орчиж байгаа. Тэгэхээр нөгөө амьдрахын хувьд бол амьдралаа ч гэсэн ургацын хэмжээ дамжаа гэдэг юм бүрэн одоо хуучин яг шин сорт шиг одоо тэгж хадгалагдах уугүй юу гэдэг асуудал. Тэгэхээр эдийн засгийн үр ашиг гэдэг юм бас давхар бодох хэрэгтэй юм. Тэгээд одоо бид нэр Атар 4 аяны хүрээнд бол 5 бүстэй. Тэгээд хуучин байгаль цагуурын 5 бүстэй бол 5 ийм яг алюминий эксцентрик үржүүлгийн газрыг байгуулчихвал одоо тал бүрийн дэмжлэгтэйгээр. Тэгээд тэр бүс нутгуудаа тохирсон сортоо олж ирээд тэндээ үржүүлгээ хийгээд тэгэл өрхөөсөө аваад аж ахуй нэгж хүртлээ. Ер нь бол импорт орлох жимсүүдээ тэр нь тусмаа алим, лир, чавга, энтор одоо энэ тоор манай дургаж болцоотой энэ талбай дургах жимснүүдээр ер нь нэлээд эрчимтэй тариалах хэрэгтэй байна л да. Ийм л юмыг бид нэр сэдэж ярьж байгаа. Тэгээд танай холбоо бас их тийм сургалт зөвлөгөө одоо хэлэлцүүлэг тийм их зохион байгуулдаг юм байна. Би харлаа тэн дээр одоо та бүхэнд ер нь одоо та бүхнээс одоо дэмжлэг гэдэг юм уу зөвлөгөө авахаар одоо иргэд аж ахуй нэгжүүд юм хэр ханддаг юм бол их хандна. Ер нь нэлээд их хандна. Бид бол яг тэр чацрагны хөтөлбөрийн үед бол Монголыг бараг 2 тойрч тэр ч нэг шин тутам байсан хүмүүсийн одоо энэ яг нэг малчин угсаата бид ч юм ер нь тэгээд ялангуяа жимс тарина гэдэг юмыг ойлголт муухан л байсан л да. Тэгээд бараг 2 жахам тойроод эрдэмт мэрэгчлэнүүдэд дагуулад ингээд сургалт хийгээд талбайн сургалт хийгээд онлын тангимын сургалт хийгээд тэгээд бас яамнаас засгийн газрын зүгээс дэмжлэг хийгээд чацраны суулгацыг зээлээр олгоод тэгээд дээр нь болохоор одоо бас услagaаны төгөөрөмж, хүлэмж за тэгээд миний түрүүч ярьдаг хүйтэн элхээний тэр жижигхэн одоо чингэлэг энэ төр зүйлүүдийг бас олгож исэн ийм сайхан дэвшилттэй үе байсан. Тэгээд тэрний хүчинд л бол миний одоо чацраг нь бол нэлээд газар сайн таригдлаа гэдэг нь л дээ. Тэгээд дээр нь яг бид бас байгалийн чацраг нь одоо давхар одоо энэ чинь завсардаад байна шүү дээ. Байгаль орчны яам, хөдөөж ахуйн яамны хооронд чинь зарим ажлууд бас жахан тийм дундан завсардаад байна шүү дээ. Тэрвөө мод гэхтэл одоо хөдөөж ахуйн яамны хувьд бол бид нар чи яг жимсэл ярих хэрэгтэй, агро аж ахуйгаа ярих хэрэгтэй. Тариалангийн талбай хамгаалалтын ойн зурвсаа ярих хэрэгтэй. Энийгээ хийх хэрэгтэй гэтэл нөгөө байгаль орчны яамын ойн газар дээр байгаа тэр юмд бол энэ юмсууд маань бас нэг жаахан арай нэг жоохон дутмаг тусгагдаад идэх юм болов гэсэн ийм юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би анх бас нэг сайдыг байгаль орчны сайд болох төр хэлжсэн л дээ. Байгаль орчин хөдөөж ахуй чинь нэг зоосны 2 тал шүү. Энэ хоёр уйлдж ижил одоо бид нар усны асуудал ярьлаа. Малын усны асуудал яригдана, ангийн ангантны усны асуудал яригдана. Тийм ээ? Бэлчээр мөн ялгаагүй гэх мэтчлэнгээр. Та саяхан ч байх одоо энэ нөгөө хашаандаа сайхан амьдрын мод тари тэр дотроо жимсний мод тари гэдээ ярьлаа. Тэгдэ. Тэнд одоо гэр хорооллынхаа мань хамгийн хэцүү юм нэг усаа худалдаж авдаг, зөөдөг одоо 40 метанаар ондныхаа усыг ай гэж тэр улсууд одоо мод услах гэж тийм ээ. Энэ асуудлыг одоо яаж шийдэх тийм шийдэл хайв та бүхэн? Бас их сонирхолтой технологи яг л урд хөшөлт маань гарч байгаа шүү дээ. Элсэн дээр мод тарилаа. Нэг услаад бараг л одоо тэгээд тэр нь бол нэлээд урт удаа хугацааны
төвшин тэр модныхаа одоо амийг бариад усаар ямар хугацаа хэлж байна? Одоо юу гэдгийг зүгээр юуны одоо яг нарийн технологиг бид судалж чадаагүй байна. Тэгээд тэрийг л эрдэмтдээ би бас яриад байгаа. Тийм биш. Тий. Нөгөө талаас бол ус чийг баригч энэ төр гэдэг юмсууд бол бий л дээ. Одоо хөрсөнд дээр нөгөө тогоондоо хийчдэг, усалдаг. Тэгээд тэр маань бас л ингээд пам байгаад бимбигээд усаа бариад ингээд яадаг. Гэх мэтчлэнгээр. Ер нь бол яг хуу жимсний мод яа харахгүй л одоо услгааны хүчинд нэгдүгээрт амьдрна, хоёрдугаарт ургацаа өгөөж ариун өгнө. Тэгэхээр би одоо бидний сургуультаар хэлдэг л дээ. Ер нь жимсний мод бол нэг 7-аас 10 хоногт жимсгэн дээр бол миний төрөвчин хэлдэг ботлог ургамал дээр бол нэг удаад нэг 40 литраас доошгүй ус. Алим тэр том одоо жимсэн дээр бол нэг удаад нэг 50-аас 60 литр ус 7-аас 10 хоногт. Бороо орлоо ч гэсэн услах хэрэгтэй. Тийм үү. Бороо бол зөвхөн хөрсний өнгөн хэсгийг л нургаал тэр гүнлөө тэр гүнд байгаа үндэсэнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ технологи агро технологи гэдэг юм дээр л анхаарахгүй тарьчгаал тэгэл дээшээгээ хэзээ юм сурахгүйгээл титэмөрөө нь хараа суугаад байх юм бол нэг үндэс нь хөгжихгүй шүү дээ. Тий. За одоо магадгүй та тэр яриаг сонсоод улсууд үгүй энийг үзээд алдчих гэдэг юм уу? Ингээд одоо шийдсэн хүн байвал та бүдээс зөвлөгөө авахаар болвол одоо хаана хинт хандах вэ? Тий, манай тэр пэйж хуудсан дээр бүгд хаяг адрес байж байгаа. Тэгэд би бол яг холбоо бол төрийн бос байгууллагууд чинь тэгээд нэг олон тийм орон тооны юугүй. Гэхдээ манай эрдэмтэн мэрэгжилтнүүд одоо би хэллээ шүү дээ. Эдийн засгийн хүрээлэнгийн захирал манай удирдах зөвлөлийн гишүүн хөдөөж их сургуулийн тэнхимээр эрхлэгч жимсний багш байсан хүн одоо манай удирдах зөвлөлд байна. Авдаа багш байна гэх мэтлэнгээр тэгээд боловсрол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг жимд очир докторч гэдэг юм уу. Тэгээ үйлдвэрийнхаа төлөөллүүдийг бид бас оруулж байгаа л да. Тариалтын төлөөлөл оруулж байгаа. Ингээл одоо бид дэмдээ дэсэрчэндээ яах вэ гэдэг юм а. Зөвлөгөө өгөх бол одоо шил баян бүрд ногоон төгөлгөд энэ жил улсын аварга тариалж болсон жимс тариалж байгаа энэ арг үнэтэд том сайхан аж ахуй байна. Тэр бол ганцхан жимс ш жимс ногоо тэгээ дээр нь аялал жуулчлал өвлийн хөлөмж мод үржүүлэг бүгдийг хослоод ингээ сайхан хийж байгаа юм аж ахуй байж байна. Тэн дээрээ очиж бид сургалт хийж байна. Тэгээ бас бусад одоо манай дээр энэ жимсгийн тариалахаар одоо ногоо Аз гэдэг ингээд солонгосын байгууллага ногоон Кэрим гэдэг байгууллага эднэртэй бас ялангуяа ногоо Азтай бол хамтарч ажиллаад тэднийд бас одоо нэг хүмүүст нь сургалт хийхэд бол манай холбоо манай эрдэмтэн мэрэгчлэнүүд миний бие бас нэлээд олон жил сургалт хийсэн. Ер нь бол тариаг эхлээд тархиндаа ургуулдаг юм аа. Дараа нь талбайд ургуулдаг гэдэг Нацагдорж Баатрын агсны сайхан үг биш үү? Тийм учраас энэ мэдлэгжүүлэх энэ ажил дээр соён гэгэрүүлэх бас хэрэглэн дээр. Одоо зарим одоо эрдэмтэн зэрэг чимэгтэй улсууд ч юм бол ерөөсөө л одоо энэ чацарга нь муу хөөгтөд өгч болохгүй энэ тэрийг. Альва юм чинь тун хэмжээгээр нь яах юм бол эм хоол хэтрүүлвэл одоо тэгэл хороолно шүү дээ. Тэгэхээр тийм маягаар нэг үцгээс нь одоо бас хүмүүсийн хэрэглээг одоо буруу сурталчлаад байгаа юм харагдаад байгаа юм. Ингэж огт болохгүй энэ хэт мэдэм хэрдэг имийг бас жахан хязгаарласаа л гэсэн саналаа. Тий. Тэгээ би үзэгчтэй хэлээ тий одоо энэ дээр гарч байгаа энэ Монгол фэйсбүүкээр ороод одоо юугаар кириллээр Монголын жимсхний үндэсний холбоо гэдээ бичгээр эдний энэ нөгөө хуудас гараад ирж байгаа шүү. Тэгээ энэ дээр нөгөө одоо холбоо өрөх утас шүрмэс мэйл хаяг бүх юм нь байж байгаа. Тэгээд одоо та бүхэн хэрвээ шийдсэн бол эднийхтэй холбогдоод зөвлөгөө энэ төр авч болно. За одоо жимсний мод тарихаар болвол одоо энэ суулгац өрсөлгөө юу гэдгийг одоо эднэрийг хаанаас авах боломжтой байна? Сая би ярьлаа тийм ээ. Чацарган өхөрнүүд байдгийн одоо жимсхнүүдийн суулгацыг бол бид дотооддоо боломжтой үржүүлж байна. Бөөрөлзгэн, энтоор, за дархныг хүрээлэн үржүүлж байна, томхон аж ахуйн нэгжүүд үржүүлж байна тийм ээ. Усын одоо салбар хүрээлэн үржүүлж байна. За алюминыхыг бол ховдын булганыхан тэгж үржүүлж байна. Зүгээр цаашдаа тэднэрт би бас зөвлөгөө өгсөн л да. Та нар одоо сорто шинчлээ. Тэгээ одоо сайжруул тэгж байж одоо бас энэ алюминыхаа ургацыг нэмэгдүүлэх боломжийг авах. Тэгээд сая миний хэлдэг л байна л одоо бид нэр эхний давын төрөнд маш яралтай 5 бүс нутагта
импорт орлох жимсний тэр их цэцэрлэг үржүүлгийн газар гэдгийг бол төрийн дэмжлэгтэй эсвэл гадна дотны төслийн дэмжлэгтэй заавал төрийн татварын мөнгнөөс гихгүйгээр тийм ээ. Манайд ч одоо хүнс хөдөөж ухаан байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэл одоо Койка, Жайка гэдэг газрууд байна шүү дээ. Бид бас л өөрснөө яхан дутан муу ажиллаж байгаа мөгж өөрийгөө үнэлээд л байна л да. Тэгээ одоо бол бид том төсөл хийцэн. Тэгтээ бол тэр нэг нүсэр юм биш шүү дээ. Нэг 2 тэрбумаас 3 тэрбум төгрөгөөр л одоо бид тийм сайхан үржүүлгийн газар байгуулчих юм болцоо бол байгаа. Тэгээд энийг л одоо бид нэр нэлээ. Тэгээд дотооддоо бид суулгацаа үйлдвэрлэвэл илүү одоо хямдхан болно, нэг 2 дугаар хангамжаа сайжирна. Зүгээр энэ дашрамд ягт бас одоо энэ тэрбум модны хүрээнд одоо манайх суулгацаа жимсний болоод бусад модны суулгач гэсэн борлуулалт их муутай байна шүү дээ. Гаднаас л зарим юм зөөгөөд байдаг. Одоо усад авах уу юм. Одоо хойд урд төршүүдээс л орж ирээд байна шүү дээ, тийм үү? Тий. Зарим одоо моднууд. Яг хаа зүгээр манад байхгүй тийм одоо сонгомол саяын миний хэлдэг шиг одоо жимснийхаа сайхан жинхэнэ одоо сортыг сонгож авч ирээд үржүүлэх, турших, судлах, тэгээд цаашдаа бол нутагшуулах зорилгоор оруулж ирж байгаа бол өөр хэрэг. Одоо жишээлбэл увсад л гэхтэл хэд цах хоршоо гэд бас улсын аварга болсон нэг чацарган тарьдаг мундаг ажилсаг өгөн бий л дээ. 60 мянган одоо чацрагны суулгач байна шүү дээ. Яг сорт. Тэгээд энэ хавар зарим нь тэгээд нэг 5-10-ын л нэг 2-3 мянган л борлуулах шиг боллоо болохгүй. Тэгээд амтэн хөндич бас түгээх шиг боллоо. Ийм маягтай тэгээд энэ дээр бас анхаарах хэрэгтэй байгаа юм л дээ. Суулгацын дэмжлэг дээр. За миний асуултууд ингээд өндөрлсөн байна. Та хоёрт нэг 10 хүрэхгүй минут үлдсэн байна. Тий одоо та өнөөдрийнхээ хэлсэн юм дээр одоо юу нэмж хэлэхээр байна? Одоо нэг өөр нэг юм бол энэ эрдэм шинжилгээ судалгаа инновацийн ажил бол ер нь жоохон учир зүтгэлтэй байна. За нэг улсын одоо дотоод нийт зүтгээд нэг хөвч гэдэг юм шинжилгээ хандлага гэж юм л дээ. Энэ ганцхан жимсэн дээр биш. Ер нь бол одоо бид нэр хөдөөж ухаан салбараа хөгжүүлэх гэхэд бол энэ туршилт судалгааны ажил тэгээд туршилт судалгаагаар гарсан үр дүнг инновац болгож үйлдвэрлэл дээр нэвтрүүлэх ажил бол үнэхээр учир дутагдaltaй. Ийм л байгаад байна л да. Одоо хүрээлэнгүүд маань тэгээд нэг яамны харьяанд яам одоо доороо эрдэм шинжилгээ сургалтын байгууллагууд нь байхгүй. Тэгээд одоо тусдаа тэр шууд нэвтрүүлнэ гэхэд бол ийм чад дамжуулгатай иймэрхүү байх шиштэй. За нөгөө талаар хүний нөөцийн асуудал ирнэ. Ялангуяа жимсгэн дээр ажиллах хүн хүчээрээс олдгоо болсон. Тэгэхээр цалин мөнгө бага байна. Тэгээд яг хөө аж ахуйнууд маань бас тийм тууштай ашиг орлого олж чадахгүй шүү дээ. Тэгээд нөгөө жимсэнд орлохгүй. Тэгэхээр одоо хүмүүсээ цалинжуулж чадахгүй. Үндсэндээ бол килограмм жимсийг чацарганыг 1500 төгрөгөөр хураалгачаад 3500-аар гэхээр цаана одоо нөгөө зардал мардал юу илээ чинь ямар ч ашиггүй шахав болоод одоо ухралт нэлээд бий болоод байна л дээ. За тэгээд мэрэгшүүлэх шаардлагатай байна л да. Одоо бид нар бол яг үйлдвэрлэлийн талбай дээр ажиллаж байгаа улсуудаа мэрэгшүүлмээр байна. Судалгааны хүмүүсээ бас одоо сургамаар байна. Сая гэхэд харин оны уртал дээр яг жимсгийн чиглэлээр хөдөөж авах сургууль дээр 4 хүн одоо докторын зэрэг хамгааллаа. Би бол одоо бас энэ дээр хүмүүс бол одоо жимсгийн судалгаар бол бас орох сонирхол нэлээд байна. Гэхдээ нөгөө судалгаа хийх чинь бас л төлбөрөөс өсвөлээд судалгааны ажлын зардал гэдэг нэлийн байгаа шүү дээ. Харин яг 23 онд гарсан боловсролын сайдын санаачил гаргасан засгийн газрын тогтоолд бол харин нэг олон мэрэгжлийн юунуудыг бас улсаас тодорхой хэмжээний одоо дэмжлэгтэйгээр бэлтгэх ийм тушаал шийдвэр гарсан юм байна лээ. Энэнийг бас бүрэн ашиглах юм шаардлага байна. Нөгөө талаас бол мэрэгжлийн үйлдвэр сургалтын төв коллежуудад одоо жимсчин фермерч гэдэг юм уу эсвэл үйлдвэрт ажиллах операторч гэдэг юм уу энэ улсуудыг бэлтгэх гээд бас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх юм асуудал байгаа. За өөр нэг юм бол бас гадагшин тодгшин явж яах нь нүд үзэж юм үзэж нүд тайлмаар байна шүү дээ тийм ээ. Тэгээд тэр дэвшил технологи техникийг нэвтрүүлэх ажлыг бас шинэ ухааны үндэслэлтэй авч ирж ямаараа сая би зүгээр услagaаны ийм сайхан одоо юм байна цөлжилттэй тэр элсэн дээр гэж шүү дээ. Тэгээд тэрийг одоо бүр зориуд одоо судлаад авч ирээд тэгээд одоо бид нарт яах юм бол ялангуяа говь нутагт жимсгийн дулааны нийлбэр сайтай учраас тэр бүс нутагт бол алим тэр том жимснүүдийг тарих болцоо байгаа хгүй ховдын болгоноос аваад дорнтын халах гол хүртэл бол тэгээд төвийн бүстэй тариалангийн бүст
хөгжүүлэх боломж дүүрэн байна. Энэ дээр бас нэлээд анхаарах юм шаардлага байна л гэж ингэж бодож байна. Тий, бид нар нөгөө зэрлэг жимс гэж ярьдаг, байгаль дээр ургадаг жимс. За одоо та тармил жимс гэж ярьж байна. Одоо нэг жимсэн дээр жишээлбэл за чачралгыг авч үзээ хоёул. Энэ дээр одоо чанарын ялгаа энэ хоёр дээр гардаггүй. Одоо тэр хүнд хэрэгтэй бодисууд нь, витаминууд одоо өөр юу гэдэг энэ дээр харьцуулсан судалгаа байдгүй. Ер нь бол лабораториуд хийсэн судалгаа нь бол бий л дээ. Тий. Тэгээ яг сорт гаргаж ийн гэдэг чинь бол аль одоо агуулмж нь өндөр байхгүй гэдэг судалгаагаа хийж жишээл тосын нэмэх үү, эсвэл витамины нэмэх үү, эсвэл амин хүчлүүдийн нэмэх үү гэдэг ийм агуулгаар нь яг тармил жимсэн дээр бол дээр гарч иж байгаа. Байгалийн хол яг өөрийнхөө унган төрхөд тэндээ байж байгаа юмнууд нь. Тэгээд харьцуулаад үзэхэд бол нэгэнт одоо судалгаа хүч оюун ухаан зараад яасан тэр тармил жимсүүд нь л арай давмгаа агуулмжтай бүтээгдэхүүн болж гарч байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Яг энэ дашрамт хэлэхэд бол одоо бид жишээлбэл бас байгалийнхаа одоо энэ унган жимснүүд дээр тулгуурлаад нутгийн сорт гарах хэрэгтэй байна шүү дээ. Жишээлбэл нэрс байна. Нэрс одоо манай зүгээр тармил гаднаас авч ирээд ерөөсөө бас ургуулж чадахгүй л байна л да. Нэрс бол бас тэр нэг хөрсний орчин мөрчин янз бүрийн тохироо бол нэлээд нарийн байдаг ийм жимс юм шиг байгаа юм. Хүлэмжийн нөхцөлд бол бас тэрийг одоо жишээлбэл надад тэр юмд хятад Шанхайд ажилладаг бас Америт гэдэг одоо манай энэ Монголд байсан Ослоаны систем дээр ажилладаг байсан залуу ярьж хэлээ л дээ. Юнан мужид бол одоо нэрсийг бол ерөөсөө хавтгаад нь ингээд тарьж байна. Маш өндөр. Тэгээд экспорт импортод байна. Тэр хүлэмжийн нөхцөлд одоо тэрнийг тариалах тэр ажлыг жишээлбэл танаа Монголд бол энэнийг одоо нэвтрүүлэх болцоо бол хэрвээ үйлдвэр дэмжлэг байдаг бол хийж чад. Нэрс бол бас нэлээд өргөн хэрэглээтэй бас эрүүл мэндийн чиглэлээр ач холбогдолтой. Одоо байгалийнхаа нэрсийг бол хураах юмн дээрээ бол бас нэг жоохон тийм юу хэрэглээд одоо зөксгөө арга хэрэглээд одоо бас байгалийн жимс маань үндсэндээ бас жоохон одоо уруудах дороодох байдалд орж шүү дээ. Ургалт нь багасгах, хамрах толгойн хэмжээ багасгах. Тэгээд энэнийг бас нэлээд нарийн судалж тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад эх орны сорт гаргах юм дээр бас анхаарах юм шаардлага байна үү гэж бодож байгаа. Тэр хөвсгөлийн ямар аж ахуй нэгжүүлээ би одоо нэрийг санахгүй байна. Бас нэг хөөрхөн байгалийн нэрсийг чинь чанамал болгоод савлаад хөөрхөн онцтой их гоё тийм бүтээгдэхүүн гаргадаг юм билээ. Дэлгүүрүүдэд байдаг. Манай гэр бүл тэрийг авч идэх дуртай. Одоо манай энэ хотод байгаа Эко Эрдэнэ гэж компани байгалийн нэрсээр чанамал хийгээд Солонгос уруу гаргасан. Маш их эрэлттэй байгаа. Харамсалтай нөгөө жимснийх нь юу тэгэл одоо бас л ялгаагүй тэр байгалийн жимсний үнэ бол тэнгэр тадаад яваад байгаа байхгүй юу? Одоо бараг килограмм нь 20 мянга 30 мянга төгрөг хүрээд явчихдаг. Гэтэл нэг тармил жимс чацраны маань үнэ л одоо хүртэл чамлалт тал байгаа тань л. Тэгвэл тэрний нөгөө одоо таны хэлсэн тэр давуу талуудаа сурталчилгаа муу байх нь дээ тий. Энэний ман дээр л одоо бид нар тэгээд одоо бас холбоо бажаахан өөрснөө би бас учир дутагдaltaа иж байгаа юм болов уу гэж өөрийгөө зэмлээл эрд төвтөн мэрэгчлэнүүдтэйгээ саналаа солилцоо суудаг юм л да. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж аваад бидэнд бас ийм сонирхолтой сэдвээр та ярьлаа. Баярлалаа танд. Ингээд таны болон одоо холбооныхын ажилд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Манай ард иргэд маань ер нь бас энэ талаар нэлээд сүүлийн үед бол сонирхдаг, дуурдаг, асуудаг, лавладаг болцсон. Тэгэхээр бид бол төрөвчийн хэлдгээр ямар ч гэсэн өгөөдөл өрхийнхаа жимсхнийг тодорхой хэмжээгээр бүрэн хангана гэдэг бас амаргүй л дээ. Тариалаад ингээд яаж юмсан тэр энд бол та нарт мэдлэгт нэмэр болох байхаа. Бас тулгамдаад байгаа асуудал нь юу байна гэдэгт бас танаа телевизийнхэн урьж энэ талаар их дэлгэрэнгүй ярилцлага авч бас мэдээллийг олон түмэнд түгээж байгаа. Та бүхэндээ бас талархснаа илэрхийлье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өвгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа тэр баяртай.